За тэгээ 3 багш маань энэ сайхан хөгжмийн найруулгуудаар манай консерв хотод минь хөгжим сурчил аваад аман байгаа. Тэгээ танаас нэг гарцраад багштайгаа нэг харилцан царилцмаар байгаа юм байна. Гараа үргэлж. Гараа байгаа шүү дээ. 我们这个今天西藏的3位老师呢，是我们西藏这个顶级的这种音乐这个舞蹈老师音乐这个器乐的老师，有机会交流是非常珍贵的机会。我希望我们这个学生踊跃的参加，和跟老师互动一下，有小礼物。来吧，这好先不干了这个。 За тэгээ удаа би нэг хөгжим даханы танаас өнөөдөр олоод бүр минь тэрийг гиззоо简单介绍吗？这个笛子呢，在西藏已经有这个300多年的历史，就是应该是这个属于是目前我们用的原始，就是从内地，就是汉族地区流传到西藏，就是有300多年，已经成为一个西藏地地道道的乐器。在西藏的宫廷音乐或者民间音乐各个方面能用上这个笛子，这样以后就是它已经完全融入到这个藏族音乐。 За багшны ярьцаагаар бол олоор харж байгаа нь бол лимбу гэдэг. Лимбу бол одоо 300-ын гаруй жилийн түүхтэй байгаа. Тэгээд олон найрал үсгийн дуугийн бүгд тослон дуулж чаддаг хэвтэ Монгол төвд долоочи дуулж хаслаж бол ганцхан ингээд бүгдийг болдог. 应该是被我们的老师。我们看第2位老师的这个我知道是个二胡，但是这个非常独特。对，这个跟那个我们的二胡有点像，但这个不是二胡，就是我们也可以叫壁蛙，也可以叫牛角琴。它这个琴筒是用那个牛角来做的。За тэгээд 오늘 가르쳐 байгаа 2 удаас хөгжим биш тийм. Тэгтэр бол төвдөд бол 2 удаас хөгжим биш. Бүхэн толготой хөгжим гэж ярьдаг мэн. Тэгээд олоороо харж байгаа хөгжим юу? Бүхэн өрөөр хийсэн. Өрөө тийм үү? Өдөр бүхэн өршөж байна чинь за. Тэгээд энэ сайхан алтаар бүрсэн байна ингээд мөнгөн дээр сайхан наад шүү дээ. Мөнгөн сайхан улаан цагааны согтоор сайхан бүрсэн байна. За, 뱀식대디. 我们第3位老师的这个有点像这个蒙古族的雅特，对吗？这个呢属于是藏族叫藏语叫掌年，它是属于藏族地区的唯一的一个弹拨乐器。他们西藏地区不管哪个区域都非常就是流行，非常大家都能就像蒙古的马头琴一样，家家户户基本上都有，都喜欢弹这个，就这么一个。 Багшны ярьцаагаар бол төвдөн цэцний өөрийн онцлогтой тэгээд төвдөн цэцний байдаг. Тэгээд энэ дээр 5 удас байгаа. Харж байна уу? Театрын 5 удас байгаа. Ингээд энэ шин могооны арсаар бүрсэн. Тэгээд янзнаас ятгтай хангалттай ятгтаас өөрийн онцлогтой юмрын хөгжим байгаа. Тэгээд манай багш бол манай Монголоос хөгжим консерватив. За тэгэхээр 3 хоног дараа нь хүүхдүүд маань хөгжим дахиад танилцуулаад сургууль хийх гэж байгаа шүү. За. 谢谢3位老师。这个따라가는 어려움이 간단한